Энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэгт тусал нэмэр болох үднээс өөрийн уншсан, сонссон, харсан, мэдсэн, хэрэгжүүлсэн бүхнээ та бүхэндээ зөвлөгөө болгон хүргэдэг байгаа. Та бүхэн ч гэсэн бас мэдлэгтэй тусал нэмэр болох болов гэсэн үднээс өнөөдөр болохоор би та бүхэндээ нэгэн гайхалтай номыг танилцуулах гэж байна. Энэхүү ном бол цус гарсны дараах нөхөн зэрэг хэмжлэгээ болон гарын авлага байгаа. Яагаад энэхүү номыг танилцуулж байгаа вэ гэхээр би бас энэ зохиолч Баяр Цэнгэлийн энэхүү сайхан номыг худалдан авч яг өөрөө уншиж үзлээ. Надад үнэхээр их таалагдсан, бас миний мэдлэгт ч гэсэн бас маш их тусал нэмэр болсон үүднээс та нартаа ч гэсэн бас танилцуулъя гэж бодлоо. Та нар маань ч гэсэн энэхүү номыг бас гэртээ бас аваад нэг уншаад үзээрэй. Яагаад гэхээр Монгол төрөнд маш ихээр өрн цус гаргалт маш ихээр үүсэж байгаа, маш их давмгаалж байгаа хүмүүс нь бараг 11% ч юм уу тий цус харсан хүмүүс маш их байдаг, харуулт өгсөн хүмүүс маш их байдаг. Тэгэхэд бол бидний яс эргэн тойронд ч гэсэн бидний таньдаг хүмүүс дунд ч гэсэн цус харгалтай харуулттай дэмжиж байгаа, эсвэл харсан хүмүүс ч бас маш ихээр бас бэрсэр байдаг шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань миний энийг сонсоод таны хэрвээ эргэн тойронтой цус харсан хүн байвал харуултанд нөхөн сэргээ хэмжлэгээ хийх гэж байгаа хүн байвал энэхүү номыг бас танилцуулаарай гэсэн үднээс бусдаа ч гэсэн бас нэгэн сайхан амьдрал бэлгэлье. Бусдаа ч гэсэн нэгэн сайхан мэдлэг болгоё. Бусдаа ч гэсэн түгээе гэсэн үднээс энэхүү сайхан зохиолчин бичсэн цус харгалтын дараах нөхөн сэргээ хэмжлэгээ болон гарын авлагыг та бүхэндээ танилцуулах гэж байгаа. За тэгтээ би энэ номыг болохоор бүгдийг нь уншиж өгөхгүй. Яагаад гэвэл энэхүү зохиолч маань 8 жилийн туршлагаасаа өөрийнхөө цус харсан өөрөө хэрхэн энтэй тэмцэж энэхүү нөхөн сэргээж 8 жилийн турштай бичсэн энэхүү сайхан номыг бүгдийг нь уншиж өгөхгүй. Харин зөвхөн гарчиг өмнөх үг уншлыг нь та бүхэндээ хүргэе гэж бодож байгаа. Тэгээд бас зохиолчтой бас тусал нэмэр болох үүднээс энэхүү номыг танилцуулъя. Танд ч гэсэн таалагддаг бол таны эргэн тойронд ч гэсэн харуултын талаар мэдэхгүй байгаа хүмүүстэй хэрвээ харуулсан байгаа хүмүүс маань нөхөн сэргээ хэмжлэгийг мэдэхгүй байгаа. Эсвэл бид нар ч гэсэн тэгээд энийг бас харахаас өмнө эртхэн бас урьдчилсан сэргийлэх хэмжлэгийг гэж бас мэдээд авбал хэрэгтэй болов. Гэртээ бас худалдаж аваад уншаад нэг үзүүлээс хэрэгтэй болов гэсэндээ өрөх гэж байгаа юм шүү. За энэхүү номны маань өмнөх үг нь гэх юм бол жор утсан ламаас зовлон утсан чавханцсан дээр гэж эрдний мэрэгэн үг бий. Ер нь туршлага муутай шин эмчийг бодвол элдвийн зовлон тулсан хүн хавьгүй илүү гэсэн утгатай гэж ойлгоход байгаа юм. Түүнээс биш жор барьсан лам болгоныг хор өгдөг гэж хэлсэн үг биш шүү. Таны өмнө дэлгэн буй Баяр Цэнгэлийн бичсэн энэ ном дээрх гарчгийг санагдуулж байна. Энэхүү номыг зохиогч нь тархинд судас гарах харвалт болж хөдөлмөрийн чадварынхаа 79%-ийг алдаж гүрүүхт орсон давтан харсан хүн билээ. Энэ ном бол хэн хүний сонирхон унших ном биш ээ. Энэ ном нь хайртай хүн нь дөнгөж сая цус гаргачаад самхалтаад сэтгэлээр унаад юуг яаж хийхийг мэдэхгүй байгаа ах дүүс хамаатан садан найз нөхдөд туслах зорилготой юм. Энэ ном нь харуултын дараа өөрөө босхийг хичээж байгаа, дахиж бүх зүйлийн бие даан өөрийн гараар хийж сурахыг чармааж байгаа, буслын тусламжгүй алахыг хүсэж байгаа, өвчтөн болоод хайртай хүнээ хөл дээр нь босгох гэсэн арга ирэхэнд зориулсан ном юм. Тархины цус харуултын дараах эмчилгээ зөвхөн эм уух, тариа хийлгэх, зүүнний эмчилгээ, массаж хийх, пиццэг эмчилгээний дасгал явах болон бусад эмчилгээний процедурын дараалал төдий биш юм а. Цус харуулсан хүний эрүүл мэндийг сэргээх явцад гарах алдаанаас зайлсхийхэд туслах энэ номонд бодит амьдралд эмч, эмнэлгийн ажилтнуудын хянаж өгдөг зөвлөмжүүдийг өгүүлсэн билээ. Цус харгалт хүн болгонд өөр байх бөгөөд эмчилгээ хийх бүрдээ туршилтын байдлаар хийдэг. Цус харуулсан өвчтний тухай асуухад эмч нар тодорхойг хариулдаг. Зарим эрэгтний үйл ажиллагаа эргэн сэргэх байх, зарим нь үгүй байх, заяа мэдэх хэрэг, дэлгэрэнгүй бүтэн зөвлөгөө хэн ч өгөхгүй. Цус харуултын дараа эхний хэдэн цаг, эхний өдрүүдэд эмчилгээг зөв хийдэг эмч олддог авч эмнэлгээс гарсны дараа үүнээс ч том асуудал нь нөхөн сэргээ хэмж мэргэжилтнүүдийг олоход хэцүү байдаг. Цус харуулсан хүн эргэн тойрны ертөнцөө шинээр авч үзэх, өөрийгөө, өөрийн бие махбодоо шинээр ойлгох, амьдрал болон нийгэмдээ өөрийн шин үүргийг ухамсарлаж мэдэх хэрэгтэй болдог. Урд нь хийж байсан ажлаа хийж чадахгүй байх,
эсвэл дахир дутуу болох, ярьж чадахгүй, эсвэл муу ярих, зарим юмаа санахгүй байх, оюун ухааны хомсдол үүсэх зэргээс үүдэн сэтгэлийн их дарамтанд орж сэтгэлээр унах явдал гарч байна. Хүмүүсийн харьцаач өөрчлөгдөнө. Харсны дараа мөрөөдөл, төлөвлөгөө нь биелэхгүй болж амьдрал ямар ч утгагүй юм шиг санагдан сэтгэлийн хямрал үүсч дарамтанд ордог бөгөөд энэхүү хүнд амаргүй давааг давах шаардлагатай болдог байна. Энэ ном нь цус гаргалтын дараа удаан хугацаанд хүч чармаалт гаргаад зүгэрсэн хүмүүст дахин сэргэх итгэл найдвар өгч хөл дээр нь босоход туслана. Учир нь энэ ном бол зоож үтсэн хүний тулсан амьдралын туршлагаараа бий болгосон бүтээл юм а. Энэ ном бол өвчтөн, тэдний асрагч, хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь зориулсан юм. Эрүүл хүнч уншиж мөрдөх олон зөвлөгөө бий. Эдгэрх нэг үндэс бол эдгэн гэсэн итгэл мөн гэж ангаах ухааны алдартай докторийн загсан үг бий. Та цус харвсан бол эдгэн гэсэн итгэлээр энэ номыг уншаад зөвлөгөөг нь мөрдөөсэй. Танд эрүүл их урт насалж удаан жарахыг ерөө доктор цоглоо гэсэн байт юм байна. Оршлон гэвэл эрүүл мэнд бол эрхэм дэд баялаг мөн. Өвчин тусаагүй байхад эрүүл мэнд үн цэнгүй. Томас Пиллер. Амьдралдаа эртхэн мэдэхгүй явдаа гэж харамсах үе хүн болгон тохиолдож байсан баг. Миний хувьд ийм их цус харвалтын үр дагаврыг уншиж мэдсэний дараа тохиосон юм. Хамгийн гол нь нөхөн сэргээ хэмжлэгийг хизээ хийх вэ гэдгийг хожим мэдсэндээ би харамсдаг өгөөд цус харвсны дараах хэмжлэгээний талаар өгүүлсэн ном байсан бол арай ийм байхгүй байж дээ гэж боддог юм. Би цус харвсны дараа эмнэлгээс гараад тийм ном хайсан юм. Олсонгүй. Эмнэлгийн хэллэгээр эмчээ зориулж бичсэн ном ганц нэг байхаас биш жирийн хүмүүс зориулсан ном огт байдгүй юм билээ. Тэгээд тэнэрсэн даруйдаа тархины цусны хэрэглэлтийн зочмог гэмтэл буюу гавал тархины гэмтэлд өртсөн өвчтөн тусламж хөдөлгөөн сэргээ хэмжлэгээний дасгал номыг орс хэлнээс хөрвүүлж нийтийн хүртээл болголоо. Энэ нь цус харвсан хүмүүст туслах анхны ном байсан учраас одоо болтол хөдөлгөөн заслын хэмжнээ гарын авлага болгосоор яваа юм. Би өнгөрсөн 8 жилийн хугацаанд цус гаргасан хүмүүс зориулсан ном гарах болов гэж нэлээд хүлээлээ байдгүй. Тэгээд мэргэжлийн эмч эмнэлгийн ажилтан бичдэггүй юм бол өвчтнүүддээ хандаж ном бичье гэж хэлсэн хэрэг. Манай оронд эмч эмнэлгийн ажилтнаар цус харвсан өвчтнийг эмнэлгээс гарсан бол хайрчдаг юм. Өрхийн эмч хаяа орж магадгүй тэгээл гүцээ. Тогтолцоон тийм юм. Эрүүл мэндийн том доктор, профессор нар харсан өвчтөн гайгүй болгоод гаргаа мэднэ. Түүнээс хойш бол юу ч болж байсан батгүй. Эмнэлгээс гарсны дараа өвчтний нөхөн сэргээх талаар практик зөвлөгөө өгдөг эмч мэргэжилтнэг олох нь юу л бол. Тэгээд харсан хүмүүс ар гэрхинтэйгээ үлддэг. Барууны өндөр хөгжилтэй орон гэж яриха болъё л доо. Манай хоёр хурш Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс цус харсан хүнд зориулсан ном, сайт хангалттай олон бий. Монголд болохоор огт байдаг учраас өвчтөн түүний ойр дотны хүмүүс хүн амьтнаас нөхөн сэргээ гараг мэдлэгийг баг багаар цуглуулж эхэлдэг байна. Ингээд цуглуулсан мэдлэг нь тус болгоч байна, хол болгоч байна. Цус хомсдох харгалтай өвчтөнд тус болсон арга нь судас хагарах харгалтай өвчтөнд тохирохгүй байх жишээтэй. Цус харвсан өвчтөнд нөлөөлөх хүчин зүйл бол хугацаа. Нөхөн сэргээх дасгалыг хугацаанд нь хийгээгүй бол 3 дахин их хугацаанд сэргэн гэсэн үг. Хугацаанд хэл яриаг сэргээх дасгал хийгээгүйгээс болж хэлгүй болсон хүн ч байна. Дасгал хөдөлгөөн хийгээгүйгээс болоод дахир дутуу болсон хүн зөндөө байдаг. Ийм учраас цус харвсан өвчтөн хугацаа бүх алдаасаа хугацаанд нь хийх юмаа хийгээсэй гэж энэ номоо бичсэн юм а. Цус харвалт бол уурга тархины эс идүүдэд явагддаг баг судлагдсан өвчин. Хүний уурга тархины 40%-ийг судалсан бөгөөд хүн уурга тархины 20%-ийг ашигладаг гэж тогтоожээ. Тархины 80%-ийг яах гэж тээж аваагүй мэд. Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс
6.5 сая нас барж 10 сая хүн харвалтын улмаас тахир дутуу болж хоцордог гэсэн баримт бий. Харвсан хүмүүсийн 80% нь хөдөлмөрийн чадвараа алддаг ажээ. Дэлхийн мэдээгээр өндөр хөгжилтэй орнуудад тархины цус харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгаан 13-аас 15%-ийг эзэлж зүрх судасны өвчин хорт хавдрын дараагаар 3 дугаар байранд ордог болсон байна. Зөвхөн Европын орнууд л гэхэд жил бүр 650 мянган орчим хүн харвалтын улмаас нас барж байгаа нь энэхүү эмгэг хичнээн их эрсдэл дагуулдаг болохыг харуулна. Өнгөрсөн зууны төгсгөлд тархины цус харвалтын эрсдэлтэй бүлэгт 45-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд ордог байсан бол өнөө үед залуу хүмүүст төдийгүй нялх хүүхдэд ч энэ өвчин тохиолдог болжээ. Монгол улсад 100 мянган хүн тутамд 290 тохиолдол бүртгэгдэж 49 нь энэ өвчнөөр хорвоог орхидог гэсэн мэдээ байдаг. Манай оронд жил тутамд 5-аас 6 мянган хүн цус харвдаг ажээ. Манай оронд цус харвалтын статистик мэдээ байдгүй учраас албан бус мэдээг авав. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийд 2-д бичигдэж байна гэж бодохоор харамсалтай. Монгол улсыг цус харвалтын харвалт өндөр орны тоонд оруулсан гол шалтгаан энэ. Улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт өдөрт ойролцоогоор 15-аас 20 хүн тархины цус харвалтаас үүдэлтэй мэс засал хийгдэг байна. Өмнө нь 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасагт тархины цус харвсан гэсэн оншоор жилд 500-аас 600 гаруй хүн хэвтэн эмчилүүлдэг байсан бол өдгөө энэ тоо 2 дахин нэмэгдэж 1200-аас 1300 болжээ. Америкийн эрдэмтэд тархинд цус харвсан 100 хүний 15 нь эмнэлэгт ирэхээс өмнө нас барсан бардаг. Үлдсэн 85 өвчтний 15 нь эмнэлэгт хэвтээд эхний 24 цагийн дотор нас бардаг. Үлдсэн 70 өвчтний 15 нь эхний 2-7 хоног дотор нас бардаг. Үлдсэн 55 өвчтний 15 нь 2 сарын дотор нас бардаг. Үлдсэн 40 өвчтний 15-аас 2 сараас 2 жилийн дотор нас барна. 2 жилийн дараа 25 өвчтөн үлддэг хэмээн тооцоолжээ. Би цус харвснаас хойш 8 жилийн хугацаанд эмч нартай ч уулзлаа, харвсан хүмүүстэй ч уулзлаа. Тэдний ар гэрийнхэнтэй ч уулзлаа. Тэдний зөвлөсөн нөхөн цэргийн гаргуудыг ч хэрэглэж үзлээ. Анхаах ухааны болон цус харвсан хүмүүсийн бичсэн олон ном уншиж цус харвалт түүний үр дагаврын тухай судаллаа. Би 8 жилийн хугацаанд эмч төлсөн туршлага, хуримтлуулсан мэдлэгээ, уншсан, сонсон зүйлээрээ баяжуулж энэ номыг бичсэн юм а. Би номондоо цус харвалтын механизм, үр дагавар, харвалтын дараа бие махбодын сэргээхэд шаардлагатай арга хэмжээний талаар ойлгомжтой бөгөөд товчт байдлаар өгүүлэхийг хичээлээ. Энэ номыг уншсанаар цус харвалт гэж юу болох, түүний үр дагавар, анхан шатанд эмчлэх болон харвалтын дараа сэргээн засахад хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн тухай мэдэх болно. Түүнчлэн өвчтнийг яаж асрах, өвчтнийг хувцаслах, тайлгах, өвчтний хэл яриаг сэргээх, саадсан мөчийг хөдөлгөх гэх зэрэг зөвлөгөө өгнө. Энэхүү номод багтсан зөвлөмжийн ихэнх нь их хэмжээний мөнгө шаарддаггүй бөгөөд өндөр үртгээс эмнэлгийн тусламж авах боломжгүй, эсвэл төвөөс хол амьдардаг хүмүүс зориулагдсан гэхэд болно. Энэ номын талаар санал бодлоо, сэтгэл хар мөнгөийг хуваалцаж байхыг өргөн олон уншигч та нараас хүсч өөрийн хаягийг төгсгөлийн үгэндээ үлдээв. Дараагийн ажилдаа таны үнэтэй зөвлөгөөг заавал тусах болно гэд баяр цэнгэл гэж номынхаа башид хэсэгтээ бичсэн байна. Энэхүү номыг үнэхээр уншаад үзвэл гэрт бол худалдаад авахд үнэхээр хэрэгтэй ном байсан. Үнэхээр нэрээ жор үзэн ламаас золон утсан чавхансан дээр гэжээр үнэхээр нөгөө өвчтэй хүний сэтгэл зөө, өвчтэй хүний өөрөө яг 8 жилийн турш өвдөж тэрхүү зүйлийг өөрөө давж туулахын тулд маш их хичээж, маш их зоримог, маш олон зүйлийг өөрөө хэрэгжүүлж үтсэн нөхөө сайхан ном байсан. Тэгээ би үнэхээр уншаад хүүхнээр бахархаж байсан. Үнэхээр бас зарим мэдэхгүй зүйлээс гарч ирээд үнэхээр эргэн тойрон тостэй харуулсан хүн байвал хилээд өгөх юмсан. Ядаж миний энэхүү зүйлийг сонсоод үнэхээр цааш та намайг сонсож байгаа хүмүүс байвал цааш руугаас дамжуулаад таны эргэн тойронд хэрвээ харуулт өгсөн нөхөн сэргээлтэнд явж байгаа хүмүүс байвал энэхүү номыг бас танилцуулаад бас аваасаа гэж зөвлөөсэй. Нэг хүнд ч гэсэн амьдрал биелүүлээсэй. Харуултанд өрцөн хүмүүс сэтгэл санаа
болон дахин сэргэх үйл ажиллагаа маш хомс хэцүү байдаг учраас бас нэг хүнд ч гэсэн амьдрал бүлгэж уран зориг өгөөсэй гэсэндээ та бүхэн бас энэхүү номыг танилцуулж байгаа. Өнөхөр ном үнэхээр надад таалагдсан учраас та бүхэн бүх номын дэлгүүрээс болон тэгээд e-book-аас судалж авах боломжтой байсан шүү. Би энэ Google-с зургийг бичиж байгаа. Тархины нөхөн сэргээх тэгээд баяр цангал гэдэг яг өөрийнхөө зохиолч байгаа нэрийг баяр цангал гэж зохиолч байгаа нэрийг бичиж байгаа. Энэхүү номыг худалдаж авсан. Тэгээд юм үнэтэй биш ээ. Тийм болохоор та нар ч гэсэн амьдралдаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээсэй гэсэндээ бас та бүхэн танилцуулж тийм лөө гэж үзсэн. Би ч гэсэн өөрөө бас энэхүү номыг уншаад надад үнэхээр таалагдсан. Танд ч бас таалагдах байх гэсэндээ бас энэхүү зохиолчийг бас дэмжиж энэхүү номыг танилцуулж байгаа шүү. За тэгээд тусгаар усны дараа нөхөн сэргийг хэмжлэгээний гарын хавтаас энэхүү номны гарчинд нь болохоор юу байсан бэ гэхлээр цус харсан өвчтөн түүний анхаар гэрийнхэн мэдэж байх ёстой дүрэн байлаа. Бас хоёрт нь хэмээл цус харвалтын тухай бид юу мэдэх ёстой? Цус харсан хүнийг асаргаа болон асрах үйл ажиллагаа болон өвчтөн хүний ар гэрийнхэнд хандах үүрэг байсан. Тэгээд эмчилгээ бас тэгээд 5 дугаар бүлэгт нь хэмээл хэл яриа тогтоолтыг сэргээх. За 6 дугаар бүлэгт хөлд оруулах. Тэгээд гарын ажиллагааг сэргээх, нөхөн сэргээх эмчилгээний дасгал гээд маш олон гойгоо зүйл дасгал нөхөн сэргээх үйл ажиллагааны юмуд байсан шүү. Тийм болохоор надад үнэхээр их таалагдсан. Тийм болохоор энэ номыг бас авч уншаасай, бас зохиолчоо дэмжээсэй, бусдад бас түгээгээсэй. Иргэн тойронд ч байгаа хүнд хэрвээ та бүхний чинь таньдаг хүн дунд ч гэсэн харгалт өсөх хүн байвал энэхүү номыг бас танилцуулаасай. Хилээд нэг өгөөрэй, мэдхгүй тэ бас мэдлэг олъё, мэдлэгт нь тусал нэмэр олъё гэсэн үднээс өөрийнхөө уншсан, сонссон, хэрэгжүүлсэн сайхан бүхнээсээ та бүхэн мэдлэг тусал нэмэр болгоод өөрийнхөө уншсан ном болох цус гарсны дараах нөхөн сэргийг хэмжлэгээ гарын хэлтний талаар та бүхэнд хүргэж байгаа. За энэхүү номын зохиолч нь бол Д. Баяр Цэнгэл гэсэн нэртэй. Тэгээд батнаа Д. Баяр Цэнгэл цус гарсны дараах нөхөн сэргийг хэмжлэгээний гарын авлага. Би танд ямар ч тач видеон дээр номынхын зургийг нь оруулчихъя. Тэгээд танд хэрвээ таалагдаад бусдад түгээмээр байвал зургийг нь SS хийгээд Google-с бичиж хайгаад үзээрэй. Бас байж байгаа. Тэрний хүнтэй байгаагүй учраас та бүхэн ч гэсэн бас мэдлэгтэй тусал нэмэр болоод уншаад үзээрэй. Энэ хэрэгтэй болно. Эсвэл харуултын үлдсэн сэргийлэг бас нөхөн сэргийг арганууд бас байсан шүү. Тийм болохоор надад үнэхээр таалагдсан. Яг л бид өөрсдөө эрүүл мэндэд хувь нэмэр оруулахгүй бол миний эрүүл мэндэд өөр нэгэн хувь нэмэр оруулна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор мөнгнөөс илүү чухал зүйл бол эрүүл мэнд. Тийм болохоор та бүхэн ч гэсэн бие бодож байгаарай. Эрүүл мэнд аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсэе. Ингээд та бүхэндээ зохиолч Баяр Цэнгэл цус гарсны дараа нөхөн сэргийг хэмжлэгээний гарын